За түрүүжийн хичээлээр бол бид нар энгийн үр дагаврыг хэд хэдэн холбоосоор дамжуулж илэрхийлж болдгийг үзсэн. So that's why so therefore бүгдээрээ л тиймээс тийм болохоор гээд мөн as a result consequently as a consequence үүний үр дүнд үүний уршгаар үүний харгаагаар гээд за мөн subsequently аажимдаа явн явсаар гэх мэтийн холбоосуудыг ашиглаж үр дагавар илэрхийлдэгэ гэж ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр бол арай жахан өөр гол өгүүлбэр дотроо сөв сочоор хүч нэмж байгаа that гэдэг холбоосоор үр дагаврыг бас зааж болдог. Ингэхдээ гол өгүүлбэр дотор тэмдэг нэртэй хоршуулж байвал сөвгийн нэр үгтэй байвал сачийн хэрэглээд тэгээ жаахан сүр нэмж хүч нэмж байгаа учраас хоолойны өнгө энэ сүр бадруулж байгаа үг дээр ирээд алга болтлоо дээшээ нарийсдаг ийм онцлогтой. За ийм өгүүлбэрийг бол хоёр янзаар орчуулдаг байгаа. За нэгдүгээрх нь болохоор урдаасаа хойшоо явдаг ангиллын нэгдүгээр ангилал. За энэ тохиолдолд бол айгүй гэдэг үгээр бол сүр нэмнэ. За хоёрдугаарх нь болохоор дөрөвдүгээр ангилал буюу гол өгүүлбэрээс эхлээд арагшаа ороод буцаад гол өгүүлбэр рүү ордог загвараар бол орчуулдаг. Ийм үедээ бол team гэдэг үгийг бол ашигладаг байгаа. Тухайлбал Susan has such pretty eye that every boy falls in love with her at first sight гэдэг. За тэгэхээр энэ дээр бол нүд гэдэг нь нэр үг байгаа учраас сачийг ашиглаж байна шүү дээ. Тэгээд гол өгүүлбэрээс арагшаа ингэж орчуулж байна. Susan айгүй хөөрхөн нүдтэй улмаас хөвгүн болгон түнд анхны харцаараа дурладаг гэж. Хоёрдугаар хувилбар нь бол Susan арагшаа орно хөвгүн болгон анхны харцаараа дурлах үед тийм хөөрхөн нүдтэй гэж. За тэгээ айгүй гэж хэлээрэ гэж яхад зарим хүмүүс бол маш өдр гэж орилох гэдэг. За энэ маш гэж хэдэж хэлээд энэ айгүй гэж сүржинж байгаагийн талын талд нь ч хүрдэг юм шүү. Тийм болохоор айгүй гоё өдргээл бид нар бүр хилж чадсан өнгөө өстө болгож орчуулвал дав сужрын таарсан сайхан амттай хоол шиг орчуулга байлаа шүү. За дараагийн хувилбар нь Richard is sorry that he doesn't know what to do with his money гэж. За Richard айгүй их баяны улмаас тэмдэг нэр байгаа учраас сөвг нь хэрэгжилж байгаа. Тэр мөнгөөрөө бүр юу хийхээ ч мэддэггүй. Хоёрдугаар хувилбар нь Richard мөнгөөрөө бүр юу хийхээ ч мэдгээ болцсон тийм их баян штэ гэж. Ингэж орчуулдаг байна. За жишээ нь the weather is so hot that the weather was so hot that we could fry an egg on the sidewalk гэж ярихад цаг агаар айгүй халуун байсны улмаас бид нар бүр явган хүний зам дээр ч өндөг шарчиж болохоор байлаа. Хоёрдугаар хувилбараар нь орчуулъя гэх юм бол цаг агаар гэчээд арагшаа орох нь шүү дээ. Явган хүний зам дээр өндөг шарчиж болох үс тийм халуун байсан юм а гэж сүржинж орчуулж байна гэж ойлгох хэрэгтэй. The wind was so strong that I couldn't walk гэх юм бол тэр салхи айгүй хүчтэй байсны улмаас бүр би алхчих чадахгүй байсан. Хоёрдугаар хувилбар нь тэр салхи бүр алхчих болохооргүй тийм хүчтэй байсан юм а гэх мэтээр орчуулдаг ийм хувилбар байдаг бахнэ. Баярлалаа. Тэгэхээр энэ бүх өгүүлбэр зүйн хичээлүүдэд бид нэр англи хэлний 1004 гэдэг номныхоо өгүүлбэр зүйн дүрмүүд дээр маш дэдгэрэнгүү тайлбарлаа дасгалаар байжулсан байгаа. Та бүхэн ч гэсэн энэ номыг худалдаж аваад миний өмнөө барьдаг энэ мундаг сурагчгийг худалдаж аваад дасгалаараа батжуулж болно. Тэгэхээр номыг маань бол 98 тэг 77 тэг 77 гэдэг утастай менежер маань бол түгээдэг байгаа. Хаягаар хөргөж өгч болно. За мөн 108,000 төгрөгийн үнэтэй энэ номыг маань авахд анхан шатны ном бэлгэнд очдог байгаа шүү. 98 тэг 77 тэг 77